1993 Монголд би ирсэн байна. Тэр үе эхнэртэй хамт ямар ч тэр үе Монгол бол маш хэж байсан. Социализм нийгмийн байхгүй болоо. Зах зээл эхлэлгүй цаг байсан учраас бүх юм хэж байсан. Монголоос 25 наст Монголд ирээд эхнэр нь 23 наст ирсэн. Маш залуу наснд ирээд мөрөдөлтөй Монголд ирсэн. Гэр бүлийн хүмүүс яагаад Монгол явж байгааг хэлсэн байгаа. Америкийн бусдаа сайхан орон явахгүй. Тэгээ би мөрөдөл байгаа. Монголд очиж хийх хаж байгаа гэж хэлээ. Монголд ирсэн байна. Би хамтан сургууль хичээл зааж байгаа сурагч нартайгаа цуглаа Библи хичээл бас хамт хийж байгаа. Тэгээ тэр дотор хэд хүмүүс Есүс хүлээж авсан. За тэгээ бид нар хамтдаа цуглах хэрэгтэй болоо 2006 сард баптизм хүрсэн хүмүүстэй хамтдаа цуглаа эхлэв. Тэр цаг маш гоё байсан. Үүнээс хойш дагалдагч сургууль хийгээ. Олон хүмүүс сайн мэд тарах бас хүмүүсийг бэлтгэлийн үйл явц дотор Монголын олон залуучууд Есүс хүлээж авч бас өөрөө чиж байгаа байдлыг хараа маш гоё байсан гэж ярьж байна. Анх бол 2002 онд одоо Мөрөдөл байр чуулганд за хуучнаар бол багшийн дээд гэж ярьдаг байсан. Тэрний хажуудалд нэгдүгээр төрхийн хашаан дотор жижигхэн нэг байшинд Мөрөдөл байр чуулганд одоо анх удаа очиж илээ. Анх Мөрөдөл байр чуулганд 2000 оны намар ирж исэн. Одоо түүнээс хойш 20 жилийг артаа өнгөрөөсөн байна. Би 2009 онд ирээд одоо 11 жил болж байна. Анх 2018 онд ирсэн. За тэгээ 2 сарын 16-нд Love Cafe гэдэг Мөрөдөл байр цуглаан маань залуучуудын сайн мэдээний хөтөлбөр хийдэг. За тэр хөтөлбөрөөр урилга аваад орж ирсэн байгаа. Одоо эргээ бодох юм бол Мөрөдөл байр чуулгантай холбоотой дурсамж гэх юм бол тэр чигээрээ миний амьдрал бодогдтол доо. Яг л би 20 настаа залуугаан жоохон ирж исэн. Тэгээ одоо 20 жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд миний амьдрал маш олон сайхан дурсамжууд өнгөрсөн их ялангуяа залуучуудтайгаа өнгөрүүлсэн. Эзний яг сайн мэдээг гэрчлэхдээ илгээлтийн үйлчлэлээр явж исэн. За мөн амьдралынхаа одоо хамтрагч миний хамгийн сайн зөвлөгч хамгийн сайн найз болох одоо хайртай хантайгаа учирч исэн гэх мэтлэнгээр миний амьдрал маш олон сайхан дурсамжийг үдээсэн. Янз бүрийн хөтөлбөр, кемп бол өмнөх өдрөө залуучуудаараа юм айгүйх бэлддэг. Тэр бүхий л цаг хугацаа бол мартагдчихгүй бас сайхан дурсамжууд болж үлдсэн. Мөрөдөл байр чуулгантай холбоотой хамгийн сайхан дурсамж бол одоо миний гэр бүл байна. Анх одоо тэнд гэр бүл болоод хоёр сайхан хүүхэдтэй бид хоёроо даз шаргалтай сайхан амьдарч байна. Энэ бол одоо энэ чуулганд ирсэн хамгийн сайхан тод, хамгийн сайхан дурсамжтай үйл явдлууд юм нэг юм аа. За мэдээж бас энэ чуулгандаа бас өнөөдөр хүртэл амьдарч байхдаа бас Бурхны дуудлагыг аваад пастрын үйлчлэл хийгээд бас тэр томилогдож байсан одоо баптист чуулган, Библи баптист чуулганы одоо анхны пастор болж байгаа энэ бэлгшээл мэн гэсэн бас миний амьдралд бас маш том тод сайхан дурсамж байдаг. Миний амьдралыг өрнөхүүлэн бүтээсэн газар бол Мөрөдөл байр чуулган бол яахын аргагүй мөн. Цуглаан дээрснээр өөрчлөгдсөн. Маш их өөрчлөгдсөн. Анхлаад бол манай хүү явж исэн. Тэг би хүүгээ айгүйх хад үздэг. Цуглаанд явлаагийн гэрээ ажил хийдгүүгээ амар цагнадаг байсан. Тэг өөрөө цуглаад таавчад үзэхээр болдг юм уу гэд ирсэн. Тэрийг үзсэн чинь айгүй сайхан хадуун дулаа уур амьсгалтай айгүй гоё газар байсан. Тэгээд хүнээрэн явмаар дурламаар тийм газар байна гэд. Тэгээ тэрнээс хойш одоо хүртэл явж байгаа. Үргэлж ингээд цуглаан байсан учраас өнгөрсөн үедээ бурхан энэ газар хүрчээд бурхантай харилцаа маань илүү их нэг шатаар ахижсэн учраас одоо л итгэлийн амьдралдаа өөрийн гэсэн шийдвэртэй дахиж хизээж бурханаас холдохгүй бурхан дотор энэ замынхаа төгсгөл хүртэл алхна гэсэн шийдвэр дотор пландаа явж байгаа. Есүс Христтэй уулзснаас хойш миний амьдралд бол тэр чигээр бол гэрэл гэгээ болсон итгэл найдвар одоо бий болж эхэлсэн. За амьдралын бас зорилгоо бас олж эхэлсэн. Тэгээ энэ дэлхий дээр би юу хэн болж хэрхэн юу бүтээх вэ гэдэг тэр урам зориг те итгэл найдварыг бол бурхнаас олж авч. Тэгээд энэ л одоо тэр олж авсан зүйлийнхэн төлөө өнөөдөр хүртэл амьдарч байна да. За юуны өмнө бол энэ Мөрөдөл байр чуулганыг одоо бий болгоход өөрийнхөө амь амьдрал залуу насаа зориулсан яв юм уу
мишнэр болон түүний гэр бүлд маш их талархаж байна. За тэгээд энэ чуулганаар орж гарсан үе үеийн бүх итгэгч нартай бас баярын мэндийг бас дэвшүүлж байна. Мөрөдөл баярын чуулган хорин жилийн баярын мэнд хүргэе. Нэг сэтгэлээс нэг хайрын дотор хамтдаа зүтгэж байсан та бүхэнд баярлалаа гэж ярмаар байна. Мөрөдөл байр чуулганаар хахан дүрст баярын мэнд хүргэе. Мөрөдөл хайр цуглааны нийт итгэлийн хахан үстэй 20 жилийн баярын мэнд хүргье. Мөрөдөл хайр чуулганыханда 20 жилийн баярын мэнд хүргэе.